Сайн байцгаана уу? 107.5 зам. Аялагчид, жуулчлагчдад зориулсан нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хаа хүрэхээ та мэд? Хаагур явахыг бид замчлая. За тэгэхээр өнөөдөр бас нэг нэвтрүүлгийн нэг цомог хэсэг нэвтрүүлгийн маань бүрэн аймаг дуусаад дараагийнхаа аймаг руу орж байгаа. Тийм шинэ дугаард эхэлж ирж хэлж болох юм тийм ээ. Шинэ зам эхэлж байна. Шинэ аялал эхэлж байна. Бид өмнө нь Наран ургах зүг Дорнод аймгийнхаа талаар энэ аймгаар аялал жуулчил хэр хөгжиж байгаа талаар яаж аялах талаар ярьсан бол одоо дэргэд нь хөрш зэргэлдээ мөн мандах нарны зүг. Тэгтээ хурдаараа алдартай тийм ээ. Одоо алтан ганган дархан шилийн богдоор алдартай Сүхбаатар аймгаараа аялцгаая. За тэгэхээр бид хоёр одоо уламжил тогтож тэ эхний нэвтрүүлгээр бол аймгаа сайхан танилцуулдаг тийм ээ. Тэгээд энийг бол бит хоёр биш одоо тухайн аймгийн уугуул иргэд тийм ээ аймгаа сайн мэдих ийм хүмүүсээр бит хоёр одоо аймгийн сайхан магтуулдаг. Энэ уламжлалаа дагаад хоёлаа эхлэе тийм үү? Тэгээ. За ингээд манай эхний зочин нэвтрүүлгийн зочин бол Угсаатны зүйн музейн бүртгэл мэдээллийн санч Гандима Яма. Баруун Орд хотын тийм ээ. Баруун Орд хотын. Дашрамт хэлэхэд Улаанбаатараас баруун Орд хүртэл бид нар явдгаар Багнуураар дамжаад Хэрлэнгийн үүрээр гараад тэгэл явдгаар явал хинтэйгээр ороод тэгээд 565 км байдгийг баруун Орд аймгийн төв хүртэл. Дандаа гасмал замтай. Байна уу? Байна. Гандима сайн байна уу? Сайн байна. За манай 107.5 зам нэвтрүүлэг холбогдоод байна. За сайхан зусж гэнэ үү Гандима? Сайхан зусж байна. Нутаг усаар цаг агаар ямар байна? Сайхан нар үсгэсэн сайхан хүмүүс байна. Манай Сүхбаатар аймаг. За болж тээ. За бид аялагчид бид нар одоо Сүхбаатар аймгаараа аялах гад бэлэн болчихвол байна. Тэгэхээр Гандима маань одоо аймгаа сайхан магтан дуулж энэ нэвтрүүлгийг сайхан чимэж өгнө гэж хамгийн ихний нэвтрүүлгээрээ хөтлөгч битээр урьж байна. За баярлалаа. Багшчуудын үзгий хурдан мөрдийн үзгий болсон Сүхбаатар аймгаас мэдчихэж байгаадаа маш баяртай байна. За манай Сүхбаатар аймаг болохоор одоо 1942 онд Чухлын шарга нэртэйгээр байгуулагдсан. За тэгээд улсын давхарлын тогтоодоор 1943 оны 2 сарын 20-ны өдрөөс эхлээд одоо Чухлын шарга аймгийг маань Сүхбаатар аймаг болгож нэрлсэн байгаа. За мөн тэгээ одоогийн аймгийн төв болох Баруун Орд сумыг болохоор Баруун Орд хотын дэргийг шилжүүлэн суурьшуулаад Баруун Орд гэж нэрлсэн байгаа. Тэгээд манай аймаг болохоор дахин одоо 13 сумтай, 66 багтай, 60 орчим мянган одоо хүн амтай. За тэг хүн амын маань олон хувийг болохоор одоо халах, дарган, үзэмчин яснууд бол эзэлдэг. За тэгэхээр нутгийн маань хэдийн урт нь болохоор одоо 1340 км урттай. За тэгээ урд талаар болохоор бүгдээр хятад ард урттай 485 км. За баруун талаар болохоор Дорногов аймагтай 165 км. Хойд талаараа Хинтээ аймагтай 230 км. За зүүн хойд талаар одоо Дорнод аймагтайгаа 430 км газараар ингэж тусах хилж явждаг байгаа. За тэгээд манай Сүхбаатар аймаг болохоор одоо нийтдээ 82.3 мянган км газар нутгийг эзэлдэг, тал хэрийн бүсэд оршдог ийм аймаг байгаа. За тэгээд нутгийн маань хийх хэсэг нь болохоор одоо далайн түвшнээс дээш 1000-1200 метр одоо өндөрт оршдог. За хамгийн өндөртөг болохоор далайн түвшнээс дээш одоо 1778 метрт өргөгдсөн шилийн богд бол маань байгаа. За энэ уулыг маань хүмүүс болохоор одоо нөгөө бидний хэмрэг сэргээдэг гэдгээр маш сайн мэддэг тийм ээ одоо хол оройд одоо маш ихээр дорж ирдэг байгаа. За хамгийн нам зэг нь болохоор далайн түвшнээс одоо дээш 790 метрт өргөцсөн байшинт гэдэг юм газар байна. За тэгээ иргэд болохоор манай Сүхбаатар аймаг болохоор байгалийн сонин тогтож бүхий одоо газар нутаг маш их хэлбэртэй байдаг. Тухайлбал одоо даринг суманд маань 200 гаруй сүнсэн галтууд байдаг. За мөн одоо онгон даринг суманд болохоор 127-оос 248 км квадрат талбай гэж одоо онгон мосгийн хэс гэж ийм сонин тогтож бүхий газар байна. Мөн одоо эзэн цагаан сумын нутагт маань болохоор байгалийн нөөц газар болох Дахчин вандад дууд байна. За тэгээд энэ Дахчин вандад дууданд болохоор нөгөө Бухсгаа нутгдаг гэдэг хүмүүс одоо маш сайн мэддэг. Бид болохоор манай Сүхбаатар аймгийн тал хэрийн бүсэд оршдог болохоор Бухсгаа нутгдаг гэдэг бол одоо маш их гайхалтай.
Тэгээ ердөө 200 гаруй тийм буцагаа одоо манай аймгийн цагаас тахчин ондод дуудсан мэтгэл. Мөн одоо тэр буцааны төсөөл болсон чихэндүүд ч одоо манай Скватер аймгийн угсаатны хүмүүсээс одоо хадгалагдаж байдаг. За тэгээд ерөнхийдөө болохоор мөн одоо эзэн цагаан нутагт тэр бичигдсэн бомбыг болохоор 2008 оноос эхлээд одоо байнгын ажиллагаатай болгож одоо өргөжүүлсэн байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо өвөр Монголын улс орны шилжийн гол аймаг үзэн чухалшуудтай гадаад хамтын ажиллагаанд одоо нэгтгэр ингэж ажиллаж байгаа. Ийм аймаг байна да. Ерөнхийдөө скватерчууд маань одоо уран дарчууд тийм ээ хурдны мориороо маш их хавдартай. Одоо дариг гэдэг бол зөвхөн одоо скватертад гэдэг уустай одоо маш их хавдартай тийм гэдэг шүү дээ. Тэгэхээр Гандима би бас нэг юм тодруулаад асуу. Ер нь юу штэ Скватер аймгийн чи хурдны өлгийн нутаг хурдны удам сайтай хурдуудмын адуутаа гэж ярьдаг те. Ер нь хурдных нь нууц нь юунд байдаг юм. Би бодохдоо нөгөө айраг хийхгүй гүүгэн саахгүй ихтэй ингээд хөхөөлөө явчихдаг болохоор хурдлаад байна гэж бодсон. Тэр ер нь танад адуу ихтэй мөртлөө айраг яагаад байдгүй юм. Энэ талаар сонирхуулж хэлж өгөөч. Ерөнхийдөө манай чинь нэр өстой айраг ундааг бас хайцангу ер нь бас өчигдмөл биш л дээ. Тий, ерөнхийдөө бас сумынхаа онцгоор айраг ундааг даах нь гаргадаг. Ерөнхийдөө одоо бусад аймагуудад чинь болохоор манай аймгаас хурдныхаа өвгийг одоо сэлбдэг гэх юм уу? Ерөнхийдөө энэ улсад алдартай уялдж байгаа тийм хурдан адуунууд чинь дандаа Скватер аймгаас угсаж гаралтай байдаг л да. Тэгээд энэ болохоор одоо нөгөө манай даргангчуудын, тэнэс скватерчуудын нөгөө оюун ухаан одоо хүч чадал айгууд одоо маш ихээр одоо адууга урдуулах тал дээр тийм ээ одоо шинжлэх тал дээр одоо скватер аймгийн одоо уялдууд маш их тийм одоо чадвартай хүмүүс байдаг юм уу да. Ганди сонирхож асуух гэсэн. Одоо оюутан байхад хоорондоо бие биенээ бид нар чи шоглоно шүү дээ. Тэгээл танаа аймгийнхаа сайран хөлтүүд гэж хэлдэг. Тэгээд шогддог. Энэний учрыг хэлж өгөөч. Юу нь яагаад тэгж шогддог болсон юм бэ? Ерөнхийдөө яг тэгдэг байхгүй. Би намайг ч оюутан байхад Скватерын сайран хөлт гэж аягүй ярьдаг. Юу нь сайран хөлт биш юм л да. Сайрын хөлтийн нутаг гэдэг одоо сайран хөлт гэдэг. Манайчаа тийм түүхэн домог хүмүүсээр бас алдартай шүү дээ. Одоо тороо энэ гэдэг тийм ээ. Зөндөө тийм мундаг алдартай хүмүүс байдаг. Тэгээд тэргээр маань одоо сайран хөлт гэж гочлоод байдаг. Юу нь сайр юу гэдэг. Хоцлох гэж нөгөө яриан сунжраад сайн эрийн хөлийн газар гэдэг нь л сунжраад сайран хөл болсон байж таа тийм ээ. Тэгэхээр юу Гандима одоо энэ за тоороонд бол угаасаа шилийн сайр гэдгээр нь бид тэгээд тоороондын холбоотой талын агуу тэгээд шилийн богдуул гэдэг юмнууд танай аймагт байгаа. Тэрнээс гадна орчин үеийн бидний мэдхээр одоо Монголын алдартнууд, ардын болон одоо төрийн зүтгэлтнүүд танай аймгаас ямар хүмүүс төрөнд гарсан байд юм бэ? Манай аймагт ч тийм төрийн алдартнууд зүтгэлтнүүд одоо маш их байгаа шүү дээ. Одоо тухайлбал Дашбаатар байна, Анилда биби хайршууд бичсэн Дашбаатар байна. Уртын дуу шар хүүхэн байна. Ер нь ингэж мэдлээ байх юм бол маш одоо алдартай. Их Чанжин Скватер байна байгаа л дээ. Их Чанжин Скватер байгаа л дээ. Тийм. Скватер манай Скватер гэснээрээ ер нь манай Скватер юм гэсэн хэлдэг шүү дээ. Тэгээд түүнээс гадна одоо сүүлийн үед манай залуучууд маш их төрөө орж иж байгаа даа нөгөө дарга мөнгө ургадаг сэлбэр одоо манай чинь тэрүүрүүд маш их алдартай шүү дээ. Сүүлийн үед алтуудад ерөнхийдөө одоо ихэвчлэн багт таныг хөрөмжөнд эндээс орж ирсраа шууд ингэж хэмжээд хийдэг болсон шүү дээ. Тийм. За манайчууд одоо яг өөрийнхөө одоо үе дамжиж ирсэн тийм багтаар дахин хийж байгаа ачууд манай Скватер аймагт дотоод байдаг. Тухайлбал чи одоо манай Скватер аймагт аймгийн угсаатын үзээд 3 дахь бүртээ цоож одоо Монголын хамгийн анхны 3 дахь бүртээ цоож хадгалагддаг. Тэр цоожийг хийсэн зөндөө гэж дахин манай одоо дарингийн нэгэд авдартай тахалтай. Тэр дахны одоо хүн амтай ингээд дахин одоо манай Скватер аймагт ажиллаж амьдардаг. Музейд болохоор одоо янз бүрийн хөтөлбөрүүд бас хийж дурсаж одоо бэлгэлсэн байдаг. Тухайлбал манай Скватер аймагт одоо гангуурын чуулган гэдэг хийдэг байлаа шүү дээ. Тийм ээ. За тэр гангуурын чуулганд зориулаад одоо хамгийн анх одоо хосонг одоо ёроод нь хөдөлгөөнөөр уруулсан тийм мөнгө аягийн хөлт одоо манай музейд хийж бэлгэлсэн байдаг. Тэгээ ерөнхийдөө одоо дарамт дарчуудын бод онцлог болохоор ямарваа нэгэн бэлтгэл урмал амьдын тархыг түүний хөдөлгөөнд оруулдаг тийм онцлогтой байдаг. Одоо энэ онцлогийг одоо дарамт дарчуудаас бусад дарчууд хийж чаддгүй. За энэ заавал ягаад ингэж хөдөлгөөнөөр уруулсан гэхээр тухайн амьтнаа одоо амьд байна гэж бэлэгдэж ингэж хөдөлгөөнөөр уруулдаг. Тийм.
Дээр үед болохоор манай дарга тасчууд ихэвчлэн 4 хүчнийг төсөлдөг гэсэн юм байна. Орчин үед одоо тэгэхээр одоо нөгөө тухайн яатаага холбогдолтой одоо тухайн хийгдэж бүтээгдэхүүн ч юм уу холбогдолтойгоор янз бүрийн зүйлийг хөтөлбөрөөр оруулж ирсэн байна. Ерөнхийдөө та нар одоо яг Улаанбаатар аймаг руу ирээд хамгийн түрүүнд Улаанбаатар аймгийнхаа угсаатны зүгтээр ороод бүтээгдэхүүнтэйгээ танилцаад тэндээсээ ерөнхийдөө одоо ийшээ тийшээ явах маршрутраа гаргуулад манай музейн тайлбарлагчдад янзын тайлбарч биш тийм. Янзтай тайлбарлаад ийм газар энд ингэж явах ийм байна гэж танаас тов тодорхой маш тайлбарлаад өгнө. Тэгэхээр гандима бас угсаатны зүг гэснээс ер нь үзэмчин ардууд маань яг аль сумаар хаагуур нутгалж байна. Тэдний одоо ахуй амьдралын онцлог нь юу гэдэг юм болоо? Тэгээд дээрэс нь би нэмэд асуучи үзэмчин ястан одоо бусад ястны онцлог гэж юу вэ? За ерөнхийдөө манай Улаанбаатар аймагч болохоор үзэмчин дарган халах ер нь түлхүү амьдардаг 3 үндэс нь болохоор угсаат нь болохоор энэ 3 гэдэг хэвгүй. Халахчууд болохоор ерөнхийдөө 88.3% гэдэг бараг дийлэх хувийн эзэжтэй. Тэгээ үзэмчин ард маань болохоор манай аймгийн эдийн засгийн томонд маш зүүн тоогоор нутгаа амьдардаг. Ерөнхийдөө үзэмчингүүдийг болохоор нөгөө яагаад үзэмчин гэж нэрлэсэн бэ гэж янз бүрийн яригддаг л та. Яагаад үзэмчин гэж нэрлэсэн нөгөө үзэмжтэй ууланд амьдардаг болохоор үзэмчин гэж нэрлэсэн гэдэг янз янзын биш. Таагаад л гэдэг тийм. Тэгээ ерөнхийдөө одоо маш зүүн тоогоор байгаа. Та халахтууд бол дийлэх хувийн биш. Үнэхээр манай чи дарган гэсэн үзэмчин гэдэг бол дарганчууд дондаа халахтуудыг бол харцангуй бага хувийг хэлдэг. Алтан овооны талаар бас асуучих гэж бодож байна. Тэгээ ер нь алтан овоо ганган уур гэхээр нөгөө маамган газар шороороо маа нүдэнд харагдаад тэгэл хангаа газар бухтагдан цэвцэг дарина гэж улсууд нүдэнд харагддаг шүү дээ. Тэгээ ер нь даргангчуудын шүтэн алтан дарь овоо гэдгээс үүсээд дарь овоо ганган уурсан нийлээ дарганг болсон юм шүү. Ер нь тэр талаар дэлгэрүүлж ярьж би одоо хотлоо мэдэм хэрэг яг. Ерөнхийдөө манайш нөгөө 7 гаригтай алтан овоо шилийн богд ганган уур гэл ордвол ороод явдгийг. Тэгээд манай алтан овооч нь болохоор 200 гаруй зэмсэнсэн автобустай гэж байдаг тийм ээ. Тэрний нэгэлдээ дээдсэн нөгөө багцаан гэдэг зүйлийг одоо хийсэн байж юм. Хамгийн орон хэсэгт тэрийг болохоор хүмүүс одоо гэр гэж утсан амдуулж чаддаг. Тэгээ яг алтан овоо гэж нэрлэхийг одоо тэр нь хотод гялгаж харагддаг учраас алтан овоо гэж нэрлсэн гэж бас тийм домог хуучаараа байж гэдгийг. Мөн одоо даринг хүмүүс байрдаг. Даринг хүмүүс орчигч алтан овооч нь. Тэгээ яг даринг гэж нэрлэхийг нөгөө дарууд ганг гээд хоёр одоо залуу байдаг нэ. Тэгээд одоо хоорондоо ингэж барилдаад 3 өдөр 3 шөнө барилдаж одоо хин хинийгаа хийхгүй болохоор ингэж ахтуусуулж даринг гэж нэрлсэн гэсэн тийм юм байдаг та. Тэгээд манай алтан овооны шүтэн болохоор цагаан хэмрэн морид гэж яригддаг. Тэр болохоор одоо зарим хүмүүст харагддаг. Ингээ очиод одоо алтан овоогоор маань одоо мөргөж залбирч байгаа зарим хүмүүс харагддаг. Харагддаг ер нь тийм. Тэр бол одоо илүү тийм хямрлаг одоо тийм цаг толгойтой тэмдэглэг тийм ээ. Тиймэрхүү хүмүүс одоо цагаамар гарч одоо ав хямар хайрдаг гэж ярьдаг. Тэгээд алтан овоон дээр болохоор эмэгтэй хүн гарч болохгүй. Эмэгтэй хүн гардаг. Тэгээд эмэгтэй хүн болохоор овоогоо гороодог, тойрдог. Эмэгтэй хүмүүс болохоор дээр нь одоо хямар дундаагаас ирдэг. Яг тэр алтан овоог болоо өндөр учраас тэнгисдээ хойр байдаг. Тийм учраас тэнгистэйгээ холбогдож хямраа сэргийж ин гэдэг болохоор алтан овооны манд эмэгтэй хүмүүс гардаг. Яг хөө янз бүрийн тайлбар байдаг л да. Магадгүй гандимад бас өөрийн тайлбар байж болох юм. Яагаад одоо эмэгтэй хүн ингэж том одоо овон дээр гарч болдоггүй тийм одоо ёс байдгийн болоо. Ерөнхийдөө би бас нэг юу яжсэн юм аа. Багт чинь хүнээс сонирхож асууж ирсэн. Тэгвэл эмэгтэй хүмүүсээр ерөнхийдөө тийм одоо юу гэх хормогоо дэрүүж уус усны дээр гашууд эмэгтэй хүмүүс одоо маш муу байдаг гинэ. Сүүлийн үед шилийн богд дээр бол эмэгтэй хүмүүс тийм гардаг болсон юм байхгүй юу? Алтан овоон дээр одоо бүр болохгүй. Яагаад тэгэхээр тэр нэг овоог зориод яваад байдаг нэг гөгшин байт юм аа. Манай дээр дараг дэвсэн өөрчлөв. Тэгэхээр тэр гөгшин ухаан залуудаа тэгж ам гарч исэн юм алтан овоон дээр. Гарч явахгүй овоо ус гэж юу ийгээд. Тэгээ гараад 2-3 хоногийн дараа тэгээд ерөнхийдөө ийм байдал муудаад одоо юу гэх юм жоохон одоо сэтгэл ч юм уу
Өөрчлөлттэй болсон. Тийм болсон. Тэрнээс үүдэж ерөнхийдөө анхнаасаа гарч чадахгүй гэдэг залуучууд бид нар одоо өөрсдөө хотуудад үлдэх гэж ярьдаг байхгүй. Тэр ерөнхийдөө манай Сүхбаатарчууд халтаа он дээр үлсэх бүр огт зэрэг. Их зэрэлт юм байна. Их зэрэлт. За би Гандимада нэгдүгээр их баярлснаа илэрхийлье. Ганцхан одоо сүүлийнхээ асуултыг өгье. Одоо Сүхбаатар аймаг руу аялах гэж байгаа аялагчдад хувийн зүгээс зөвлөгөө өгнө үү? За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо аялагчид маань сүүлийн үед одоо маш их соёлтой аялдаг болсон байж л дээ. Гэхдээ зарим хүмүүс болохоор нөгөө аялаад аялж байгаа газар одоо янз бүрийн хогоо тэтгэн хайчдаг тийм ээ. Одоо голын нь бохирдуулах ч юм уу тиймэрхүү байдал бас их анзаардаг л да. Тийм учраас одоо соёлтой сайхан аялаарай гэж хэлмээр. Манай нутаг одоо ямар ч хүнд одоо үе таалга нэгтэй аялах газар ихтэй үзэх юм ихтэй байгалийн юм тогтод ховор намжийн зүйл ихтэй юм сайхан аймаг байгаа. За тэгээд одоо дахиад хэлэхэд одоо ихтэй манай Сүхбаатар аймгийн угсаатын зүйлүүдээр одоо заавал ороорой. Манай аймагт ч одоо бусад аймаг байдгүй Монгол Улсын хосхон үнд үзмэрлэл хоёроор байна. Мөн одоо хүмүүсийн сонирхдаг нэгч төмөр ороогүй модоо эдгээр шиг одоо манай Сүхбаатар аймагт байна. Мөн одоо тэр уран ярил гэж үний охиныхаа төрсөн өдөр зориулж ирсэн их шиг тайлбар гэдэг. Тэр болохоор бас одоо маш ховор үзмэр мөн одоо бусад аймагуудад байдгүй ийм ховор үзмэр манай Сүхбаатар аймагт байна. Мөн одоо Монголын хамгийн анхны кодтой цоочиг гэсэн дагчдын бүтээл дээр одоо кодтой цоочиг манай Сүхбаатар аймагт байна. Тийм учраас манай дагчдын үлгээ болсон Сүхбаатар аймагаас бошлохтой юун төрөнд одоо Сүхбаатар аймгийн угсаатын зүүн мөгээр минь зочлоорой. За урилгыг хүлээн авлаа. Дуртай яварлаа. За тэгээд маш их баярлалаа. Бид одоо бас энэ нэвтрүүлгээ дараачийн одоо дугааруудаараа энэ ярьж байгаа хүмүүстэйгээ биеэрээ очиж уулзах, энэ ярьж байгаа маршрутаа биеэрээ бас мэдрэх ийм зорилготой байгаа. Тэгэхээр одоо энэ агаарын долгионоор биш биеэрээ сайхан уулзаж, танаа угсаатны зүйн музейн одоо үзмэрүүдтэй танилцаж, тэгээд одоо сайхан нутгаар аялнаа гэж одоо ерөөдөө уулзахын ерөөл хаяа маш их баярлалаа. За баярлалаа. Яг энэ зөв шүү. Ер нь аливаа орон нутагт очиход тэр орон нутгийн судлах музей буюу одоо угсаатны зөв музейгээр заавал энэ аймаг болгонд байгаа шүү. Аймаг болгонд байгаа. Тэгэхээр чинь яг саяны Гандимаг хэлдэг үнэн л дээ. Бид нэр ямар даргангад очивол айлын хаад удагшвал танаа юу уран дархны шиг хийцгийг үзээгээд ялтай биш тийм. Тэгсэн нэг ингээд гол тэр нэг үнд хосгүй үнд зүйл сая хэллээ шүү дээ. Үнцөд нь тавьсан байгаа. Тэгээд дээр нь хөтөж тайлбарлахтай хараа тэр үзмэр чинь бодтой жинхэнэ одоо тэгж үзсний дараа нөгөө аялуудаа хийхэд бол илүү ойлгож тийм ээ илүү сайхан хүлээж авах. За хоёлоо одоо яах вүлээ? Ер нь тэгээд ингээ эхний сая Гандимач ярьлаа. Ер нь Сүхбаатар явж байгаа манай ихэнх жуулчид аялагчид маань ерөөсөө Шилийн богд орно гэж явдаг. Шилийн богдыг зорж явдаг. Тэгэхээр остохгүй баруун уртаараа дайрал ингээд явна л да. Гэхдээ нэгэнт бид нэр аймагуудаар ингээд тогтоо яарам довтлох юм биш та. Тэр хүмүүс чинь ингээд цагаан сарын шинэ хэдний дотор шүлэг ингээд аахан биж бөө явдаг шүү дээ. Тэгэнгүүгээр зүгээр ингээд тогтоо аялах юм болвол нэгэнтээ баруун уртаа ингээд 565 км яваад оччихноо. Тэгээ баруун урт дээрээ сайхан музей үзээд амарчнаа. Тэгээ маргаашийнх нь наранд бол ер нь одоо баруун урагшаага нар зүв өрөөлөө баруун урд зүг халзан сум руу гарах хэрэгтэй. За халзан сумаараа гараад халзан сум мөн сумын хажуудаар тийм өндөм цагчим эрэхтэй би нэрийг мэдэхгүй байна. Өөрийн илүү нэг юм эрэхтэй бас нэг тийм үзэсгэлэнт газар би тэрийг хараад тэгээд цаашаа явахаар нөгөө одоо далайн түвшнээс дэш 1000 м-ээс 800-аас 1000 м-д үргэлж байгаа Доронтыг талын чинь үргэлжлэл явдаг байхгүй. Доронтын талаас авахлаад Сүхбаатараар дамжаад Дундгоор дамжаад бүр өмнө говь онгийн тал хүртэл явдаг. Тэр удам тал юу гэхээр зэрэг юугаараа онцлог байхээр зэрэг яг л 800-аас 1000 м өн дээр алдахгүй ингээл үргэлжлээл яваад байдаг тийм тал байхгүй. Тэр талны бас нэг тодорхой үзэсгэлэнт үргэлжлээ. Тэр яг тэр тал дээр айгүй зээрийн баг нуруу ингээд харагдахтаа бүгд өтгөн өндөр өвс ордог байхгүй. Хадлангийн одоо гэдэг хүн чинь ойд төрдөг бас өвсөн төр гэхэд байхгүй. Өвсөн төрчгөр тийм өндөр өвстэй тийм гоё сайхан тэгш тал. Тэгээ цаашаа нэг онгон сумаар орохоор нэг онгоны сая илсэн онгоны илс гэдэг байгаа шүү дээ. Болцог илсний үзүүр гэдэг сайхан шаргал илсүүд ороод ирнэ. Энэ маань юу хэлээд байна гэхээр манай одоо тэгш тал маань ингээд зах руугаа энэ говь тал руугаа илс рүүгээ уулзж шүү илсний төрөөч орж ирж шүү гэдэг нэг ийм дохио байдаг Сүхбаатар дээр. А нөгөө талаараа гэхээр хоошоогоо
төвшин ширээ сумын тэрэд бол юу ороод ирдэг вэ? Боржингийн үзэр ороод ирдэг байхгүй. Одоо боржин чинь хаа байсан тэр алтай хангаан нуранаас эхлээд явж байгаа шүү дээ. Завхан дундгоо тэгээ дундгоо дээр нөгөө их газрын чулуу баг газрын чулуу бүгд боржин чулуу байгаа. Ингэж үргэлжлэхээр байгаа Сүхбаатар аймгийн тэр төвшин ширээгийн тэр дуустдаг байхгүй. Тэгэхээр нөгөө их боржингийн хамгийн зүүн талын цэг элсний бас хамгийн баруун талын зах гэдэг ингээд ерөнхийдөө нөгөө байгалийн юм үзэгдэл мөн солигдох гэдэг шүү дээ. Тэгш тал байснаа уулны үзүүр гарч ирээд элсний үзүүр гарч ирээд ийм тийм хослол тийм сайхан нутаг. Тэгээд юу онгоноороо орцоход элсээ болцог элсээ үдчихэд урагшаага наран сум руу орчих хэрэгтэй юм шиг байна. Наран суман дээр очоод наран сумаас жоохон нэг 30 км байна уу бүрэн хаан билүү нэг уул бий. Тэр нэг Чингис хаан урагшаа Алтан улс руу Минь улс руу дайрч явахдаа ер нь тэнд тэр уулан дээр орч нэг зэргүүдээ орон шуугдаг. Тэр уулыг дайм байлдан тагтдаг гэсэн тийм уул байдаг юм байлээ. Тэр уулан дээр болохоор зэрэг хавтгаагаараа хүн хэвтэйгээр ороод тэгээ босож явж болдог тийм бос үзэсгэлэн агуу байдаг гэсэн би очиж үзээгүй гэхдээ байдаг гэж ярьд юм байлээ. Тэрийг үзчих хэрэгтэй байгаа юм. Тэгээд хоошоогоо малцаг элсээ гараад Дарган суман дээр ярина. Дарган суман дээр ирэхээр чинь нөгөө ганга нуур алтан овоогоо үзнэ. Тэгээд нөгөө ганга нуур чинь нөгөө улстай зэгстэй үзэсгэлэнтэй хон шуутай сайхан нуураа үзчихнэ. Тэгээд алтан овоон дээр одоо хямралундагаа даатгаад одоо хов зайгаа даатгаад аян замаа даатгаад тэгээ бас нэг алтан овоо гэж бас тахилах нөгөө юу штэ манжаас Моноос тусгаарлагдаад 1913 онд Богдхааны зарилгаар тэр уулыг одоо цалинтай болгоод шүтдэг болгосон. Яг л үтгч нэг уг нь Сүхбаатар чинь тэр чигтээ Манжин хааны төмөсрөгийг малалдаг Манжин хааны мал байдаг газар гэсэн байхгүй. Тэгээд нөгөө Манжин хаан чинь тэр малчтаа мөнгөө цалин мөнгөөр өгдөг. Металл хэлбэрээр өгдөг байхгүй. Тэгээд тэр нөгөө мөнгө авцсан цалинд авсан хүмүүс чинь тэрүүгээрээ дайгаа уралдаг, утгаа уралдаг. Тэгээд даргангийн дарагчдын одоо үүсэл хөгжил саяны яриад байгаа тэр орчин үеийн нөгөө нэг зэвсгээр биш яг хуучныхын аргаар хийж байгаа дархан хүртэл байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр бас ер нь даргангийн дарагчдын өгшил нь бол тэртэй холбоотой. Тэгээд тэнд одоо очивол тэгээд юу байх вэ? Одоо яг ингээл тэр бүтээлүүдийг харах, үзэх, эсвэл одоо худалдаж авах энэ төр боломжууд байд юм. За худалдаж авахыг бол өстой хүний авьяас мэдэх баг тийм. Тэр музейд очихоор бол тэр айлдуудад бол мэдээж хэцүү байх мэдээж тэр юм явуулын үнд гаргаад үзүүлдэг хүн гэж хэцүү шттэ тий. Тэгээ дээр ярьсан бас ингээд Сүхбаатар аймагт явж байгаад ер нь ихэнх ирчүүд гутын төрөндөө хоёр нь хосуур хармаалсан л явж байдаг. Тийм үү. Ер нь харахад нэг уяач байрын нөхдөл л явж байдаг байхгүй. Тэгээд хоорондоо ярьж байгаа нь тэрний хорд энэний хорд гэдэг тиймэрхүү юм яриад миний мэдэхгүй юм яриад тэр хорд мурдаг гэдэг. За тэгээд юу яа чин ганга нуур дээр уугаа үдчихэд тэгээ жоохон урагшлаад ирэхээр тойроо бандын хөшөө гэдэг нэг хөшөө бий. Тэр нь яг одоо нөгөө урагшааг ингээд хаттын нутг руу харуулад ингээд аягтай цагаа бариа суудсан, тогоотой цагаа тавьсан гэх тийм сонин ер нь л одоо би тэмцэн шүү, үзэн шүү гэснээр бас мармил нөр характертай нэг тийм өнцгөөс ингээд таад ингээд битүү өгүүлэмжтэй. Тэрүүгээр ороод яг үзэлчэнд тэгээд жоохон урагшсан тийш зурагшаа яваад оргихийн булаг гэдэг сонин булаг байдیں۔ Нэг нуурын зах дээр. Тэгээ очихоор яг элсэн цэвэр элсэн дундаас ингээд ус уцалж байгаа юм шиг ингээд бүргээд байдаг. Тэгээ хажууд нөгөө очиод шүгэлдэх юм уу ярихаар илүү ингээд хүчтэй бүргээд байдаг. Тэгээ чимээгүй болохоос юм ингээд орхиоо байшдаг. Тийм ээ. Сонин булаг бий. Тэрийг үзэлчгээд тэгээ цаашаа юу бичгтийн шахаа гэдэг нэг газар байх хэвээр. Хоорондоо орхиод ирсэн өсрээд нэг 40 30 хооронд л яваад байдаг. Тэгээ тэр бичгтийн шахаа нь ямар учиртай юм гэхээр зэрэг эртний бүр анхны хүн нэгдлийн үеийн хүмүүс шүү дээ. Тэд нар чинь нөгөө ан гөрөө хийхтэй тэнд үех байсан нөгөө зээрийн сүр гэж хоёр талаас нь авчиж тэр шахаа руу нисгэж унагаач. Нисгэж тэгээ тэр нь тал дээр нөгөө талаас нь мэддэхгүй мөртлөө наад талаас овцсон гинт. Тэгээ тэрлөө нөгөө нэг ангаа хийдэг. Тэгээ тэрнийхээ одоо юу гэдэг нь тэр одоо буянтай хадандаа ингээд зүг зурга зурцсан ч юм бичсэн ч юм уу тийм бичиг байдаг юм билээ. Ямар би тайлж уншдаг хэрэг биш хүмүүс ярьж байгаа нь тэрийг мэдгэдсэн гэж ярьдаг. Тэгээ бичгтийн шахаагаа үзчихээд бас тэр сонин газардаа нэг тэгш тал байж байгаа л ингээд унцдаг тийм эвгүүд газар. Тэгээд цаашаа яваад нөгөө талын агуу руу орох бах. Талын агуу гэдэг нөгөө ер нь агуу судлаачдын үзэж байгаагаар Монгол орны хамгийн том бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй агуу гэж ярьдаг юм билээ. Бид хэд нөгөө очсон дургаа бид нар орж үзсэн. Тэгсэн чинь нөгөө борооны сүүлийн хүүтэртээс бол борооны ус тэр агуу руу ороод доор нь тэгсэн нар үзэхгүй байгаа шүү дээ. Хөлдсөөр байгаа нөгөө агууны манд заал нэгэ зайгүй болоод ингээд орхихгүй болсон юм. Ороод нэг 3 4 танхимтай байхгүй. Тэгээд их цаатлын хоёр нь бол бүр ингээд орох харахгүй болоод эхний нэг л үлдчихээд байгаа юм. Тэгээд дотор нь орохоор аюулгүй үзэсгэлэнтэй. Харахгүй шүү дээ. Юу ч гэрэлгүй. Тэгсэн мөртлөө ингээд гарч идэм гэрэл утасны гэрэл гарах харахгүй. Мөсний цан чинь ингээд таасан татуулаа. Тэгээ тэр нь ингээд
гэрэлт ингээд хашиж нэг юм нөгөө алтан өргөө киноны үлгэрийн юмд орсон шиг жинжиг дугаарч байгаа юм шиг тийм гоё үзэсгэлэнтэй тийм гоё яг. Зум бол өстой. Зум өстой сэрүүхэн тэр гоё. Тэгээд танхим хэрж одоо хэр том танхим байх юм? Тэдний ярьж байгаагаар бол бүр айгүй том байсан гэсэн анхны тэр 2 дугаар танхимнууд. Эхнийх нь болохоор бол ер нь одоо нөгөө Чингисийн хүрээнд нэг том гэр байдаг да. Нэг ирвсэн. Тэрүүнийхүү тийм гэр дайны юм орчих шүү тий. Ингээ том яг тэр гэр хэлбэртэй ингээд тоотооч юм шиг тийм зохион байгуулалттай. Цагтаан тэр сайн ирсүүч тэр лүү адуу ороод нуудаг байсан гэж ярьд юм байл томгоор. Тэгэхээр тэр талын агууг зүгээр одоо нэг GPS өдөр хөгжөөд олоход яг тэр нэгээ тавьж олчихно. Бид нар ч нөгөө аяллахын маршрутанд GPS-ийг хийсэн байгаа. Зүгээр ингээд GPS бол олоход ерөөсөө хэцүү. Тэгэхээр нөгөө сайн ирчүүч өөрөө нөгөө манжи хааны сөрөг тууж яваад тэгээ тэр хонхороо мэдээ тэр лөө очоод тавьчихсан тийш тал дээр хүн ингээд өдөр хагаад ингээд олохгүй. Ерөөсөө мэддэхгүй. Тим юм зохион байгуулалттай юм байна лээ. За тэгээ талаагуугаас гарахаар цаана маань Шилэн богд харих нь дүнх хийж байгаа. Шилэн богд чиг үзэсгэлэнтэй бол да сүнсэн 200 галт бол хамгийн өндөр нь. Тэгснэ хаанаас 60 км-с бараа харагдана. Ингээд тэр байж тэгээд харагдана. Тэгсэн мөртлөө 60 км чинь бас цагаад болоод хөргөө явуулна шүү дээ. Нэг цаг гарan хоёр явуулна. Тэгэл тонгочоод тэгсэн мөртлөө богд бол харагдаал их бараатай гоё бол гэдэг юм лээ. Тэгээд тэр богдуулан дээр гарахаараа тэр тоороо вандын зам гэдэг яг тэр маань ерөнхийдөө нэг баруун хоошоо ингээд аман ангаацсан юм тогоотой маягийн уул байгаа. Тэр л яг нэлээ ихцээс нь доошоо бууцсан нэг тийм зураг сой тийм ээ. Тэр хүмүүс хэрэгтэй тоороо ванд энэ рүү мортойгоо хоёр талаас нь бүслэгдээд ирэхээр л тэр л бууцсан гэж ярьдаг юм байна лээ. Тийм бас тийм гоё. За тэгээ Шилэн богдуулан дээр гараад ингээд харахаар ёстой тэр 200 галт уулыг тоолж болно. Сэлмэг өдөр чинь Шилэн богд ганган нуур хоёр үенийг хардаг байхгүй ингээд харагддаг гэж ярьдаг юм байлээ. Би тэрийг явж явах үед таанч бороод сууж ирэх өдөр харлуулж чадаагүй. За харлаа чи нүд муу учраас дуран хэрэглэхгүй. Гэцүүд энэ скватрийнхны нүд гэж өсөж дуран штэ. Хараал тэрний морь ингээд би дуран бариад харахгүй байх чинь зүгээр ингээд ялгаж байгаа. Хараалтай болсон. Бас ингээд босготой бид нар шууд буцсан. Одоо тэгхгүйгээр саяны хэний андимагийн ярианд ч гарсан. Лачин ундад уул гэдэг нэг тал дээр мөртлөө бугтаа уул гэж яриад байгаа штэ. Тэр нь тэр Эрдэнэ цагаан сумаас сумын төсөө жоохон баруун урагшаа байдیں۔ Ганган Шилэн богдоос цаашаа нэг 60-70 байна уу тийм байх хэвээр. Тэр их сан нөгөө Югзэр хотготой үед манжийн одоо нэг ноён бэс ч гэлөө хэдэн бог өгсөн юм шиг байна. Энэ зайдэр тийчээж чадахгүй дээ нэг хэдэн юмнууд гэдэг ингээд өгчихгүй юу. Одоо нөгөө их нөгөө Югзэр хотгоч чинь айгүй мундаг хүн байсан учраас тусгай хашаа хороо бариад өвс тэжээлээ. Аргагүй Югзэр хүмүүс. Тэгээд онд оруулсан нөгөө богч нь өвс бүчсээр одоо 200 гаруй болцсон. Би 200-аас ч их сонссон шүү дээ. Тэгээд 200-аас ч их болсон байх хэвээр. Тэгээд тэр бүр модгүй бугай чинь бид нар бодоход ой модон дотор байдаг одоо хөвч хангаас үрлээд гэдэг чинь нүцгэн уулан дотор байж лээ. Тэгэхээр бас монголчуудын тэр нэг амтны гарч уулан тэжээх нутгшуулга бас нэг тийм сони юм тэр лачин вандад уулнаас харж болно. Тэр бол байгалийн нөөц газар тооцогдож явдаг. Бас үзэсгэлэнтэй нүцгэн мөртлөө. Тэгээд тэр уулнаас ороод Эрдэнэ цагаан сумаараа дайраад тэгээ хоошоо нэг бид нар ч ирсэн замаараа уцах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр Скватер сумаараа орно. Скватер сум чинь аймагаас орхоо 50-60 км. Энэ дээр бид нар юу залгаж ирэхээр зэрэг төрүүчийн өмнөх маршрутанд ирсэн нөгөө Доронд аймгийн Матад сум хажууд нь ирээд ирж байгаа байхгүй. Тэгээ Матадтайгаа ийшээ 50 км холбогдно. Эсвэл Матадд байгаа хүн эргэж явуулсан орохгүйгээр Скватертай залгадаг үл энэ Матад сум Эрдэнэ цагаан Скватер сумын хоорондоо залгадаг ойрхон шүү гэж сануулж байгаа байхгүй. За тэгээ Скватер сумн дээр очихоор чинь зэрэг мэдээж Жанжины эцэг их нэг цагаан дельта амьдан хандгаа хоёрын нутаг. Тэн Жанжинд зориулсан тийм хөшөөд бас музей бас байд юм байлээ. Тэрийг үзээд аймаг дээр ярьж. Тэгээ ингээд тойроход бол нэрхэд бол нэг 700 болох шүү. Хэр хэд хоног барамж байгаа чинь. Тэгээд нэг 3 өдөрт 300 км сэтгүүлэхгүйгээр явах юм бол 3 хоног шүү дээ. 3 хоног. За хоёлоо бол гэхдээ яг өнөөдөр бол ингээд одоо манай Амрагийн санал болгож байгаа маршрут. Гэхдээ ерөнхийдөө бол энэ Сүхбаатар аймгийн маршрут бол яг нэг энэ л байдаг. Ер нь гол нь ойлгосон. Тийм. Тэгтээ бол бид нар дараачийнхаа нэвтрүүлгээр яг одоо мэрэгжлийн энэ талын тийм одоо хөтөж тайлбарлагч за тэгээд одоо байгаль орчны яг аялал жуулчлалын бүр яг хариуцсан мэрэгжилтэн хүн их гоё одоо бас хэлж өгөх байх гэж би бодож байна. Тэгээд хоёулаа бас нөгөө ураагаа хэрэгжүүлж штэ Сүхбаатар аймагта хаягдж байгаа. Тийм яг үн тэрийг бас ярина гэж бодож байгаа. Уучлаарай. Нөгөө Гандимагийн хэлсэн санал ер нь хаа газрын ер нь
газар болгоны хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Аялж болоо манад ирээр тавтаа морилороо гэхдээ та нар минь хогоо хөтөө аяа. За тэгээд би тэрнээс гадна та нар Сүхбаатар аймгаас ирчээд би бас сонсож байхаа тэр овон тэр гараад тэр явахын аргагүй нөгөө их бороотой байсан. Явахын аргагүй байсан. Дээрэс нь хүмүүсийн одоо тэр сүү одоо тэр идэ будаа ингээд их муухай олгосон байсан гэж харамсаж байсныг би сонсож байна. Тэгэхээр энэ дэрийг ч гэсэн бас бодолцох хэрэгтэй байх гэж бодож байна. Гэхдээ орчин үед бол бас хүмүүс энийг ойлгодог болцсон байлээ. Бас шүтгэхтэй хүртэл ухаантай, учиртай шүтээрээ гэж тийм ээ. Одоо ингээд манайхан чинь ингээд нэг ганц сондгоомод ургахаар хөөс тонгомод агшмод гээд хадгаар ингээд агаачвал гүүчхүү гээд амьсгалах болсон. Хүслээ хийж гаргах юм. Бүтэл хүстэй тий. Тэр шиг ингээд тэр хамрын хэлдээс тэр шилийн богд дээрс тэр ингээд гарахад бүүн хадаг ингээд сүү байгаа байхгүй. Тэгэхээр ингээд дотроо ингээд нэг тийм юу төрөд байгаа. Харамсал харуулч юм. Жоох нэг аваа явуулдаг. Заавал тэр нэг том саваар нь л өчнөө зайсуулдаг гэсэн бас нэг тийм бас л аялагч хүний соёлыг хоёлаа дахиад сануулчих тийм ээ. За тэгээ. За ингээд өнөөдөр бол яг хөө бит хоёр Сүхбаатар аймгаа ерөнхийдөө танилцууллаа. Бит хоёрт одоо Сүхбаатар аймгийн Угсаатны зэвэн музейн бүртгэл мэдээллийн санч Ганди мамаа их сайхан тусаллаа. Маш их баярлалаа. За тэгээд дараачихаа нэвтрүүлгээр аял маань улам одоо утад хөлдөр тийм ээ улам одоо баялаг дүүрэн болноо. Энэ удаагийн нэвтрүүлгээ энэ түрээд өндөрлөе гэж бодож байна тийм ээ. За аялагч амар санаа. Хөтлөгч. За ингээд дараагийн нэвтрүүлэл баярлалаа.